Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Тархины алаас подкастыг сонсож байгаа энэ хүчийн мэндийг та бүхэндээ хүргэе. Подкастын маань дугааруудыг сонсож санал сэтгэлээ илэрхийлж байгаа нийт сонсогчдоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийн подкастаараа гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдийн сэтгэл зүйн талаар ярилцахаар сэтгэл зүйч Солонгыг ураад байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Танд бас энэ өдрийн мэнд хүргэе. За хоёулаа тэгэхээр өнөөдөр маш олон хүмүүст бас хэрэгтэй тэр бүр яригддаггүй ийм сэдвийн талаар ярих гэж байгаа гэж бодож байна. За тэгээд эхлэхээс өмнө өөрийгөө манай үзэг сонсогчдод танилцуулах. За намайг Солонгоо гэдэг. Би 2017 онд сэтгэл судлал мэргэжлэр төгсөөд тэгээд мэргэжлэрээ 2 жил ажиллаж агаад бас гэртээ хүүхдүүдэд хараад гэртээ 3 жил байсан. Үүний дараа буцаж эргэж ажилдаа ороод сургуульд сэтгэл зүйчээр 2 жил ажилласан. За тэгээд 2024 оны амар төрөөд тэгээд одоогоор бол бас хүүхдээ гэртээ хараад сууж байна. Тэгэхээр өнөөдрийн маань ярилцах гэж байгаа сэдв маань одоо таны мэргэжлийн туршлага болоод амьдралын туршлагатай ч гэсэн нэлээдгүй юм холбогдох сэдв байхаа гэж бодож байна. За тэгэхээр хүмүүсийн донд нэг юм нийтлэг яриа ойлголт байна л да. Төрсний дараа хүн болгон сэтгэл хямралд магадгүй өртөждөг, сэтгэл готролд өртөждөг гэж нэг хэсэг нь ойлгоод. Гэтэл зарим хүмүүс болохоор бас ийм ээжүүдийг жоохон шүүмжилж хараад ах шиг байна. Одоо төрсний дараа юундаа ингээд хямрахвдээ ийм хөрхүү хүүхэдтэй болчоо юу тутлаа гэж ингэвдээ гэл ингээл янз бүрийн ойлголтууд байна. Тэгэхээр яг төрсний дараа ээжүүдийн сэтгэл зүй юу ямар байдیں۔ Гэртээ хүүхдээ хараад хэсэг хугацааг ээж маань бас ингээ өнгөрөх болчих тэ. Тэр үед яг сэтгэл зүй нь ямар байд юм бэ? Тэгэхээр нөгөө жирэмсэн болсноос хойш ээж хүний одоо сэтгэл зүйн байдалд өөрчлөлт орж байгаа юм л да. Яагаад тэгэхээр өмнө нь ингээд дааврын одоо зохицуулга тэнд бол айгүй эрчимтэй үүсэж ирнэ. Хүүхдээ өсгөж бойжуулахын тулд одоо маш их дааврын одоо нөгөө дааврын одоо ялгарл гарч байгаа юм л да. Тэгээд төрсний дараа бол нөгөө огцон хүчтэй ялгарч исэн даавар маань огцон буураад тэрнээс болоод одоо сэтгэл санаанд бол өөрийн хүсээгүй үед ингээд сөрөг сэтгэл хөдлөл ажиглагдах. Тийм байдлаар ер нь бол өөрчлөгдөж эхэлж байгаа. За тэгээд baby blues гэж одоо хүмүүс их ярьж байна. Тэр нь болохоор одоо төрснөөс хойш ингээд 5-7 хоногтод эхний одоо 7 хоногуд гэсэн үг шүү дээ. Тийм одоо сөрөг ийм гунигтай мэдрэмжүүд ингээд гарч ирж байгаа. За тэр нь явандаа ингээд өөрчлөгдөөд тэр нь одоо 4-6 7 хоногийн дараа бол аажмаар ингээд буцаад хэвийн байдалд орох боломжтой. Эсвэл сэтгэл готрол руу чиглэгдэх магадaltaй болоо очиж байгаа. За тэгэхээр тоо баримт юу байсан бэ гэхээр 2022 он сүүлд одоо сэтгцэн эрүүл мэндийн төв тархалтын судалгаа хийсэн байсан. Тэрэн дээр бол нийт ээжүүдийн 15% нь сэтгэл готролд өртөх одоо тийм эрсдэлтэй байна. Ер нь бол өртсөн байна гэдгийг бол харуулж байгаа. Тэгээд үлдсэн тэр 50-85% бол ерөнхийдөө бол нэг сэтгэл санааны дээр таагүй байдал илэрч байгаа. Тэгтээ бас бүх хүмүүс сэтгэл готролд өртдөггүй гэвэл бас тийм биш. Үгүй. Тэгээд тодорхой хэдэн хувь нь л ер нь бол бас өртөж байна гэсэн үг. Тэгэхээр одоо хүмүүс бол төрсний дараах сэтгэл готрол хүн болгонд ингэ байдаг. Хүн болгоо өртдгөл гэж л ер нь ойлгоод идэг шүү дээ. Гэтэл бол том баг хувь нь дийлэнх нь бол хямрал тийм өөрчлөлтөд байгаад шүү дээ. Тэгэхээр хоёулаа өнөөдрийн ярих гэж байгаа сэдв маань яг төрсний дараах нөгөө ээжүүдийн сэтгэл зүйг ярих гэж байгаа учраас илүү тэр нөгөө нийтлэг масс маань хамраад байгаа тэр хямралын талаар ярилцах нь илүү тохиромжтой болов уу гэж бодож байна. Тэгэхээр ийм хямрал маань ер нь хэр одоо үргэлжилж юм бэ? Таасаа хэллээ шүү дээ. Эхний одоо ийм богино юм хугацаануудад бол хямрал байж байгаад эргээд гайг бол. Гэтэ ер нь нийт ингээд хямрал нь хизээ хүртэл ер нь үргэлжилдэг юм. Магадгүй ажилдаа орчхоор зүгээр болт юм уу? Дараагийн хүүхэд гараад ирэхээр зүгээр болт юм уу? Яг яад юм бол. Тэр нийт хямрал бол ингээд тодорхой хугацааны дараа буцаад хэвийн байдалд орно гэж байгаа. Тэгэхээр хувь хүнээс л юу н хамаарна л да. Одоо шууд тийм тодорхой тав баримт байхгүй. Тухайн хүн тэр өөрийнхөө таагүй сэтгэл хөдлөлийг хэрхэн даван туулж гин, гэр бүлийн одоо гишүүдийн зүгээс ямар тусламж үзүүлж гин, эсвэл ингээд ямар нэгэн тусламж байхгүй байна уу? Эсвэл ингээд тийм хэцүү байсан ч тэр хүн сэтгэлийн хатаараа даван туулж гин үү? Эсвэл тэр хүн эмзэг хүн байна уу? Тэр зэргээс шалтгаалаад ерөнхийдөө бол хугацааны хувьд бол хүүхэд 6 сараас 1 настай байх хүртэл бол ер нь буцаад хэвийн байдалд орох боломжтой. Тэгтээ тэрийг ингээд одоо хэрвээ тэр байдал хэрэгэд хэвийн байдалтай хэрвээ орохгүй байвал үүнд бол анхаарлаа хандуулах хэрэгтэй
Хэрвээ өөрөө түүний ард даван гарч чадахгүй байвал мэрэгжлийн хүнээс одоо зөвлөгөө тусламж авах хэрэгтэй гэж үзэн таа. Тэгэхээр ингээд нэг төрсний дараа ээжүүдтэй ярилцж байхад одоо найз нөхдөсөө танил хүмүүсээс ч юм ингээд сонсож байхад янз бүрийн л ингээд зүйлсийг сонсож байсан. Зарим нь яг өөртөө чиглэлтэй би ингээд юм амжуулж чадахгүй байх. Тэгтэл нөгөө олонний танил хүмүүстэй магадгүй өөрийгөө харьцуулаад ч юм уу эргэн тойрондох манай ээж эсвэл тэгдэг байсан тий. Ах トゥ угийн хүн тэгдэг байсан. Гэтэл би чадахгүй байх гээл тэгж яах. Эсвэл зарим хүмүүс нь зүгээр л таймнаар хүлээгээд авчдаг. Энэ цаг хугацаанд тий өөртөө цаг зарцуулаад хүүхдэд цаг зарцуулаад гэл ингээл янз бүрээр л хүлээж аваад байна л да. Тэгэхээр яг ийм сэтгэл хямралт яг нөлөөлдөг хүчин зүйлс гэж яг одоо онцолж хэлэх тийм зүйлс байж болох уу? Магадгүй хүүхдийн тоо эсвэл тухайн хүний сэтгэл зүйн байдал ч гэдэг юм уу тий. Тэр сэтгэл хямралт, сэтгэл готрол руу илүү чиглэж хариул. Тэр нь юу нөлөөлөд байна гэхээр хамгийн түрүүнд нойр болол ингээд маш том амар нэг хүчин зүйл байгаа байхгүй. Заримдаа одоо тэр сэтгэл одоо өөрчлөгдөд нь шүү дээ. Бид нар ингээ өөр сэтгэл санаатай болчоод байна. Тэр үед ингээд нойр хүрэхгүй байх нэг асуудал гардаг. Тэнгүүд ингээд би нойр авах хэвээр, би унтах хэвээр гэж бодохгүйгээр ингээд нойрны алдангад орчих юм бол тэр бол сэтгэл санаатай шууд холбоотой. Тэгээ удаан хугацаанд нойргүй явж байгаа тохиолдолд бол сэтгэл санааны байдал мэдээж таатай байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр ингээ хамгийн түрүүнд бидний анхааралтай авах зүйл бол нойр. Тэгэл 9-10 цагт ингээд унтах хэрэгтэй. Одоо ер нь бол хэвийн нойрыг бид нар мэдж байгаа шүү дээ. 10 цагаас өмнө унтах хэрэгтэй. 11-ээс 1 цагийн хооронд бол ингээ гүн нойр авч явах хэрэгтэй. Тэгчиж ингээд биеэс хорт бодсууд гадагшлна гэх тээ. Тэгэхээр нойронд бол хамгийн түрүүнд анхаарал хандуулах хэрэгтэй. За тэгээд нойрны дараах анхаарал тавих зүйл юу вэ гэхээр тэр тухайн өдөр тутамдаа хийж байгаа зүйлдээ ер нь бол ингээд төлөвлөгөө гаргаад старалтаа ингээд юмнуудаа хийгээд одоо өөрийнхөө бодиттой хийж чадах зүйлээ үнэлэх хэрэгтэй. Тэгэхгүй ингээл бүх зүйлийг амжуулах хэвээр бүх энэ тэрийг хийх хэвээр гэл бүх юмыг төгс байлгах гад байх юм бол бас өөрөө сэтгэл одоо хямрах магадaltaй. Тэгэхээр өөрийнхөө яг бодиттой хийж чадах зүйлээ тодорхойлоод түүнийхээ одоо ард яаж гарах уу дистаралтай төлөвлөгөө гаргаад тэгээд тэрнийхээ дараа бол би энийг хийж чадчихлаа гэдэг мэдрэмж авах нь бас их чухал юм болов. Тийм тэрнээс бол хүүхдийн тоо одоо эхний хүүхдээрээ гутардаг ч юм уу эсвэл 3 дахь 4 дахь хүүхдээрээ гутардаг ч юм уу тийм зүйл бол ерөөсөө байхгүй болов гэж бодож байна. Тийм. Зарим хүмүүс бас тэгээд итгэжтэй олон хүүхдтэй болохоор бүр ингээд туршлагатай болчдөг гэх. Тий, зарим хүмүүс нь болохоор бүр 3 дахь 4 дахь хүүхд дээрээ би хямраад байна гэж ярьдаг бас тэгж ярьдаг. Тэгэхээр хүүхд болгоны одоо өөр учраас өөрөөр л бас ингээд амьдралын туршлага, өөрөөр л асуудал бэрхшээл, лаз жаргал тэр бүх юм л одоо тулгарч ийна л гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр надад бас нэг ийм зүйл бодогдоод байна л да. Одоо за ээж болж байгаа ингээ хүмүүсийн хувьд бол өмнө нь ингээд нэг өөрөө одоо ингээд яг би хүн өөрөө ингээ байгаад байна шүү дээ. Тэгж ингээд амьдарч исэн амьдралын хэмнэл дахиад гэр бүлтэй, хүүхэдтэй гэдэг ингээд цаг зарцуулах хэрэгтэй болонгод дахиад нэг юм өөр амьдралын үе шат руу шилжиж байгаа юм шиг одоо төсөөлөгдөж байна л да. Тэгэхээр энэ үед байсан сэтгэл зүй дараагийн үе шатнд мэдрэгдэж байгаа сэтгэл зүйн байдал өөрөө өөрийгөө хүлээж авах одоо тэр байдлууд, бодлууд гэл нэлээх юм өөрчлөлт орох байх л та. Тэгэхээр магадгүй ингээд заримдаа сэтгэл хямрал явагдаад байгааг сэтгэл санаад анхаарах хэрэгтэй байгаа тэр тохионуудаа анзаарахгүй байж магадгүй. За угаасаа л би ийм хүн гэж жишээ нь магадгүй түр хугацааны мэдрэмжийг угаасаа л би ийм хүн гэж бодоод ч юм уу. Эсвэл магадгүй нөгөө сэтгэл зүйтэй анхаарал хандуулаач гэдэг дотроосоо тогсож байгаа тэр тохиогоо таньж анзаарч чадахгүй байж магадгүй юм гэж бодлоо. Тэгэхээр яг гэртээ хүүхдээ харж байгаа юм ээжүүдийн маань хувьд сэтгэл зүгээ анхаарах хэрэгтэй байна гэдэг тохиог чинь ямар шинж тэмдгүүдээр ямар бодлуудаар ч юм анзаарч барьж авах боломжтой вэ? Тэгэхээр энийг бас нэг өөрийнхөө туршлагатай шууд холбоод яриа гэж бодлоо. За миний хувьд бол анх 2020 онд төрсөн. Тэгээд төрснийхаа дараа жил 6 сарын дараа дахиад 2 дахь хүүхдэд төрүүлсэн. Энэ хооронд бол яг миний одоо амьдралын хэм маяг ингээ өөрчлөгдөөд би тэрий шинэ ээжийн мэдрэмжтэй ингээд хүүхдэд анхаарал хандуулах, дахиад дараагийн хүүхдэд анхаарал хандуулах гэдэг аюу шинэ сорилтуудад тулгарсан. За тэгээд явж итэл бас миний биеийн байдал модсон. Тэнгүүт ингээд давхар ингээд асуудлууд үүсгэнгүүт би үнэхээр ингээд түүний тэр үед бол ингээд бүр маш их одоо таагүй мэдрэмжүүдийг авсан. Тэгээд сэтгэл хямарсан бүр үнэхээр гутарсан уу гэвэл гутарсан. Одоо жишээлбэл ингээд
орноосоо босох юм тэмтэй хэлгүй гэх юм. Ингээ өдөрт ингээд өглөө босоод нар гарцсан биз дээ. Тэнгүүт би ингээ бүр босмааргүй санагдаад бүр өдөржингөө орондоо ингээд өнгөрүүлэх ч юм уу. Зүгээр л хийж өдөр тутамдаа хийдэг хоол хийх, гэр цэвэрлэх гэдэр ажлууд ингээд маш хүнд санагдаад. За тэгээд хажууд гэр бүлийн хүмүүс ингээд ойлгохгүй тэрийг ингээд чи зүгээр л ингээд талхуурч юм ч юм уу. Чи ингээд нойргүй хансан яагаад нойргүй ханж байгаа ч юм те. Ингээд миний үнэхээр нойр хүрэхгүй штэ. Би бүр ингээд 7 хоног унтаагүй явж үтсэн. Гэхдээ яг бүр огт унтаагүй шилтэй нэгээс 2 цагийн нойртой ч юм уу. Тэгээ тэрний ард бол би бол тухайн цаг мөчт бол ингээд үнэхээр хүн цаг үеийг өнгөрөөсөн. Тэгээд буцаад эргээд ажилдаа орох яг нөгөө мэрэгжил нөгөө жоохон сурсан болохоор ингээд судалсаар агаал яг арга зам хайсаар агаал тэгээл тэрний ард гарсан л та тухайн үед. Тэгээд 22 онд ажилд ороод нийгэмшээд буцаад манай хүүхдүүд томроод тэг миний биеийн байдал ч гэсэн сайжраад гих зэрэг ингээд түүний дараа бол ингээд ямар ч гэсэн тэр үе аль давсан. Тэгээд сая 2 жил ажил хийж агаад намар төрсний дараа бол за би чинь өмнө нь те хэцүү байсан шүү дээ. Тэгэнгүүт за би тэр үеийг одоо бол тэгж давхгүй би одоо арай нэг өөрөөр давъя гэдэг үүднээс дээрээс нь би яг энэ 12 сарын үед бол миний сэтгэл санааны байдал яг ингээд таагүй байна да гэдгээ би өөрөө анзаарсан. За би ер нь л нэг гуниглаад ер нь л нэг юмыг бас одоо ингээд идэхгүй байгаад тэнгууд нөгөө нэг гэрээч цэвэрлэмээргүй юу ч хиймээргүй нөгөө нэг байдал маань эргээд ирж юм да гэж би өөрийгөө анзаарсан. За тэгээд яасан бэ гэхээр дахиад би судалж эхэлсэн. За яах вэ? Одоо энэ байгаа байдлаа яаж өөрчлөх вэ? Ингээд байгаад байвал нөгөө л нэг миний таагүй нөгөө одоо цаг мөч дахиад болох гэдэг нь шүү дээ. Тэгэнгүүт би энэ цаг үе дахиж тэгж дурсмааргүй шүү дээ. Тэгэнгүүт ингээд яг арга замуудыг хайж эхэлсэн. Тэгээд би яг тухайн үед юу хийжсэн бэхээр нөгөө 21 онд нөгөө 2 дахь хүүхдэрээ жирэмсэн байхдаа би нэг Facebook групп нээсэн. Ээжүүдэд зориулсан. Тэгээд ээжүүдэд одоо хэрхэн одоо биеийн байдлаа биеийн байдлаа анхаарч бас сэтгэл санаанд анхаарах уу гэд fit mom well being гэдэг группийг нээсэн. За тэгээд тэрэндээ би бас ингээд мэдээлэл оруулж эхэлсэн. Тэгээд мэдээлэл оруулахын тулд би бас нэг юм хайх хэрэгтэй мэдээлэл унших хэрэгтэй. За тэгээд уншиж явсаар агаад би mindfulness гэдэг зүйлийг олж харсан. Тэгээд энэ маань ингээд нэг зарим мэдгүй хүмүүсийн хувьд бол шинэ нэршил байгаад байгаа. Манай сэтгэл судлалт бол одоо бидний нэг судалдаг нэг талбар тэгээд би өөрөө нөгөө нэг өмнө нь ажлын туршлага дээр ингээ mindfulness-ийг өдөр болго хийдэг гэсэн юм лээ. Тэгсэн чи сая болохоор яасан гэхээр минь чинь миний хийгээдсэн зүйлээ штэ гэж би мэдэж авсан. Тэгтээ одоо надад энэ чи хэрэгтэй байгаа юм биш үү гэдгээ би бол юу н ойлгож авсан. Тийм өөр дээрээ би одоо хэрэглэх ёстой юм биш үү гэдгээ ойлгож авсан. За тэгээд mindfulness-ийн талаар ингээд үргэлжлүүлээд ярив. За тэгтээ одоо бол тухайн цаг үед бол би яг тэгж ирэл хайгуул хийж хүмүүст бас мэдээлэл өгье те надтай адилхан гэртээ суугаа ээжүүд байгаа. Тэр хүмүүст бас мэдээлэл хүргэе гэдэг зорилгоор ер нь бол одоо мэдээлэл хөрвүүлсэн юм аа. Тэгэхээр би баг подкастын дугаар болгон дээрээ энэ тухай хэлж байгаах сэтгэл зүйч хүмүүсийн сэтгэл судлаар сордог хүмүүсийн нэг сайхан нь зарим хүмүүс яг сэтгэл судлаач юм чи уралтгүй л хэлгүүдээ ч юм уу тиймэрхүү зүйлсийг айгүй хэлдэг хүмүүстэй таардаг. Гэхдээ сэтгэл судлаар ажилтдаг энэ чиглэлээр мэрж байгаа хүмүүсийн хувьд нөгөө өөр дээрээ ажиллах, өөр дээрээ нөгөө хүмүүст хүрэх гээд байгаа юмаа хэрэгжүүлээд туршаад юу нь яг хэцүү байдгийг, юу нь яг сайхан байдгийг хэр хугацаанд энийг хийгээл сайхан үр дүнгээ мэдрэх боломжтой ингээл өөртөө ажиллах ингээ боломжтой байдаг нь ингээд бүр энэ мэрэгжлийг сонгосны хамгийн гоё зүйл нь гэж би боддог байхгүй. Тэгэхээр яг тэр арга замаар явж өөртөө ч тусалж чадсан тэгээ бусдад ч гэсэн сурсан зүйлсээ хуваалцаж агаад айгүйх юм маш сайхан сонсогч тэгээ өөр чи бас баяр хүргэмээр байна. Тэр нь үнэхээр сайхан байна. Тэгээд ярихтаж гэсэн хоёлаа ярихтаж гэсэн ингээд нэг өвөг юм санагдаж байна л да ярьж байгаа зүйлс маань. Тэгэхээр хоёлаа mindfulness гэдээ ярьсан юм чинь энэ талаараа юу нэрээ. Яг ингээд ээжүүдийн маань сэтгэл зүйд яг нөгөө өнөөдрийн сэдв маань ээжүүдийг онцлоод байгаа болохоор илүү эмэгтэй хүмүүс төр төвлөрч яриад байна л да. Тэрнээс mindfulness-ийг мэдээж хүн болгоо хийх боломжтой тийм. Тэгэхээр яг ээжүүдийн одоо сэтгэл санаанд нөгөө хямралт нь
тэр хэцүү мэдрэмжээ даван тулахтан туслах ер нь ямар аргууд байна? Яг нь mindfulness тэр аргуудаас бас ингээд онцлог байгаад байна. Тэгэхээр одоо сэтгэл зүйн сайхан байдал гэж нэг ойлголт байгаа тий. Тэгэхээр таагүй бас сэтгэл хөдлөлүүд байгаад байна. Тэгэхээр таагүй сэтгэл хөдлөлийг даван туулах тэр аргууд гэж сая асууж байна тий. Тэгэнгүүт одоо ихэнх хүмүүс жишээлбэл ингээл хоббигоо хөгжүүлэх хэрэгтэй. За тэгээд чөлөө цагаа айгуу тийм зөв юмд одоо зарцуулах хэрэгтэй. Шинэ зүйлийг турших хэрэгтэй гэл ингээд бас аргууд байна шүү дээ. Хүмүүс бас мэддэг тий. Зүгээр л ингээ гэртээ байхдаа нэг ванн твтэх чинь ингээд бас нэг гоё зүйл байгаад байна. Тэгэнгүүт тэр ээж юу хийх дуртай юм? Ном унших юм уу? Юм оёох юм уу? Эсвэл ингээд хувцс эсгэх юм уу? Эсвэл зүгээр л гэрээ цэвэрснийхаа дараа ингээ сайхан мэдрэмж авд юм уу? Гэх зэрэг одоо бидний мэддэг аргууд байна. Дасгал хөдөлгөөн хийх, шинэ хоол туршиж хийх ч юм уу ингээд бас олон зүйл байдаг л да. За mindfulness нь яагаад юугаар онцлог байна вэ гэхээр энэ нь ингээ сэтгэл судлалын салбарын нэг гаргаж ирж байгаа нэг арга хэлбэр бас байгаа байхгүй юу. Тэгэхээр mindfulness нь өөрөө ер нь бол шашны тэр бясалгалаас урган гарч ирсэн. Тэр 1979 онд нэгэн эрдэмтэн ингэж стрессийг бууруулах зорилготойгоор ингэж хүмүүс санал болгосон ийм арга хэлбэр байгаад байна. Тэгэнгүүт энэ маань болохоор шинжлэх ухааны үндэслэлтэй үр дүнтэй байгаа нь батлагдсан, нотлогдсон. Тэгээд энэ нь бол ингээд хүн болгон хийх боломжтой арга байгаа учраас энийг ингээд бид нэр бас одоо мэрэгжлийн хүмүүсийн үүднээс ингээд бусдаа одоо мэдүүлж, таниулж одоо хэрэглээнд нэвтрүүлэх ийм нэг зорилго чиглэл байгаад байгаа. Тэгэхээр нөгөө mindfulness маань сүүлийн жилүүдэд бас ер нь нэлээд юм эрчимтэй өгч байгаа салбар гэж ойлгоод байгаа. Одоо дэлхийн томоохон их сургуулиуд сэтгэл судлалтай, сэтгэл судлалын судалгаа шинжилгээ хийдэг сургуулиуд маань хүртэл энэ тал дээр судалгаанууд хийгээд одоо Оксфордд жишээ нь яг mindfulness-ийн хөтөлбөр төр байдаг шүү дээ. Гэхмэчлэнгээр ийм эрчимтэй хүчтэй явж байгаа салбар гэж ойлгоод байгаа. Тэгэхээр яг энийг хоёлаа гүнзгийрүүлж ярихаас өмнө нэг юм бас ойлголтыг жоохон ялгаж салгаад товчхон тайлбарлаж болох уу гэж үсмээр байна. Тэр нь mindfulness гэж нэг хэлээд байна тийм ээ. Meditation гэдэг. За mindfulness-ийг болохоор одоо монголоор яг юу гэж хэлээд байгаа meditation гэдгийг бас юу гэдэг байгаа. Энэ хоёр нь яг юугаар ялгаатай байна? Тэгэхээр тэр mindfulness гэдэг байгаа энэ үг маань бол яг бид монгол хэлний шууд орчуулагдахад аягүй төвхтэй байгаа шүү дээ. Одоо жишээлбэл ингээд YouTube подкастуудыг ингээ хараад үзсэн чинь санамсрын бясалгал гэж нэг орчуулсан байна. Манай дээр болохоор ухамсарт бясалгал гэж нэг ярих гад байна. За тэгээд бүр ингээд махчлсан орчуулах нь ухаалаг бясалгал гэдэг бас нэг юм зүйл байгаад байна. Тэгэхээр яг салбартаа л яг орчуулагдаад байна л та. Гэхдээ бид нэр одоо бас яг эцсийн дүнд яг ямар утгаар орчуулагдахыг бас сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ mindfulness гэдгээрээ явбал барыг надад зүгээр бол санагдсан. За тэгээ meditation-ээс юугаар ялгах гэж вэ гэхээр meditation гэдэг чинь бас тусдаа нэг том маш олон төрөлтэй дотроо ийм аль хэдийн ингээ хөгжөөд ирчихсэн нэг салбар байна тий. Би mindfulness-ийг болохоор meditation-ээс урган гарч ирж байгаа сэтгэл судлал төвтэй сэтгэл судлал дээр ер нь суурилсан ийм чиглэл урсгал байгаад байна уу даа гэж юу ойлгох та. Тэгвэл хоёлаа одоо яг mindfulness дээрээ төвлөрөөд ярил л да. Mindfulness гэдэг маань юу юм? Хүн ингээд заавал цаг гаргаад зориулт гаргаад тусгай орчин бүрдүүлээд магадгүй хийх ёстой юм уу? Эсвэл зүгээр ингээд сууж ахтаач бас ингээд хийчих боломжтой зүйл юм уу? За би анх mindfulness-тэй яаж танилцсан бэ гэхээр нөө оюутан байхад бүлгийн зөвлөгөөний арга хэлбэрүүдийг нөгөө багш нар зааж ирсэн. Тэр дунд ингээд нэг хөгжим бясалгал гэд нэг ороод ирсэн байсан. Тэрэн дээр яадаг вэ гэхээр хөлийн улааг азар тавьж агаад ерөнхийдөө ингээд бэлэн байдалд ороод тэгээ нүдэ анаад тэгээ биеийнхаа ингээ хэсгүүд дээр анхаарал төвлөрүүлж тухайн зүйлийг одоо тухайн тэр анхаарал төвлөрүүлж байгаа биеийнхаа эргэтнүүд дээр баг байгаад шүү дээ. Хөлн дээрээ, гарн дээрээ, хөвлийн дээрээ, толгоон дээрээ гэх мэтчлэн юм дараалалтай. Тэгээд ингээ ард нь аягүй гоё тайвшрах аяагууд. Тэгээд ингээд гүнзгий амьсгал аваад энэ бол ингээд баг нэг амралтын хэлбэрт орчиж байгаа байхгүй юу. Тийм зүйлийг би бол анх сурж исэн. Тэгээд энийг би бол тухайн үед mindfulness гэж мэдээгүй. Зөв ямар ч гэсэн ингээд сургалтын дунд зөвлөгөөний дунд ингээд пауз авч байгаа нэг амарч байгаа хэлбэр юм байна гэж харж исэн. За хоёрдугаарт яасан бэ гэхээр би сургуульд ажиллаж байгаа үедээ хөтөлбөр орчуулсан. Сэтгэл хөдлөлийн сэл хөтөлбөр гэж байдаг шүү дээ. Тэгээд тийм хөтөлбөр орчуулж байхад хичээл болгоны эхэн дээр 1-2 минут
яг ингээд ангийн тийм дасгалыг хийлгсэн байгаа байхгүй юу. Тэгээд би тухайн үед ч бас mindfulness гэж мэдээгүй. За тэгтээ яадаг вэ гэхээр сурагчид ингээд ангид байгаа тий завсарлагаан болдог. Тэнгүүд ингээл хараад ирдэг шүү дээ. Тэнгүүд тухайн үед яадаг вэ гэхээр бүх хүүхдүүдийг суулгаж агаад нүдээ ануулж агаад за ангид байгаа 3 чимийг сонсоорой гэд хугацаа өгдөг. Ангийн гадна байгаа 3 чимийг сонсоорой гэдэг хугацаа өгч байгаа. За тэнгүүд тухайн цаг мөчид хүүхдүүд яадаг вэ гэхээр сэтгэл хөдлөл нь хөөрөв байсан эсвэл ингээд доогуур байсан ч юм уу за ямар ч л байсан энэ дасгалын дараа л хүүхдүүд буцаад сэтгэл хөдлөл нь тайван хэлбэрт тишэлж шидэг. Энгийн тэр төвшөндөө очиждаг гэх юм уу. За тэгээд бас бусад аргууд байна. Альва ингээд эд зүйлд хурж үзэх. За тэнгуүтийн мэдрэмжээ ажиглах. За би энэ аяганд хурж үзэж чинь те надад ямар мэдрэмж төрж байгаа. Энэ аяг хүүтэн байна. Ийм шилэн юм байна. За тэнгуүт энд надад ийм сэрүүхэн мэдрэмжийг төрүүлж байна. За би энэ номонд хурж үзье. За энэ ном бол ингээд ийм хавтгай юм байна. Ийм дундаж ийм зөөлхөн хавцтай юм байна. Тэгээ энэ надад ямар мэдрэмжийг төрүүлж байна гэхэд надад мэдрэмж төрүүлэхгүй гэх мэтчлэн. За би ширээнд хурж үзье гэх мэтчлэн эд зүйлд хурж үзээд мэдрэмжээ ажиглах. Энэ бас нэг арга байна. За дараагийн арга нь юу гэдэг вэ гэхээр ерөөсөө гүнзгий амьсгалах. Амьсгал би дотор яаж орж ийн, яаж гарч ийн. Энийний дараа надад ямар мэдрэмж төрж ийн мэдрэмжэн дээр анхаарч байгаа. За дараагийн арга нь юу вэ гэхээр орчны одоо бишээ юу нөгөө нэг заавар өгөөд чиглүүлэгч заавар өгөнгөд ингээд төсөөлөн бодох. За чамд ингээд таатай мэдрэмж төрүүлдэг газар чинь юу вэ? Тэрийгэ бодоорой. Эсвэл таатай мэдрэмж төрүүлдэг эд зүйл юу вэ? Одоо чихмэл тоглоом ч юм уу те? Эсвэл одоо юу гэдэг тухтай санал ч юм уу? Эсвэл орон дээр ч юм уу? Тэрийгэ бодоорой гэдэг юм нөхцлүүд өгчдөг. Тэгээ тэрийгэ төсөөлөн боддог. Тэрний дараа яадаг вэ гэхээр бас мэдрэмжээ анзаарна. Тэгэнгүүт энэ дасгалын дараа ямар ч хэлсэн сэтгэл санааны байдал тайван төлөв рүү шилжээд нейтрал буюу ингээ хэвийн байдалтай орчдөг. За энэ дасгалыг бол би яг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хичээл болгоныхаа ихэнд хүүхдүүд дээрээ туршсан. Одоо хүүхдүүд маань бол энийг бүр ингээд дадал болгоцсон. Энэ дасгалын дараа хичээл эхэлдэг гэдгийг бүр ингээд ойлгоцсон. Тэгээд би ч гэсэн тухайн үедээ энэ айгүй хэрэгтэй дасгал байна да гэд би өөрөө ч гэсэн сурагчтайгаа хамт ингээд хийчдэг тийм одоо амралтын дасгал гэл ойлгоол тухайн үед явж исэн. За тэгээ дараа нь яасан бэ гэсэн чинь сая ингээд нөгөө би өөрөө тавгүй байдалд орсон гэдээ хэлсэн шүү дээ. Тэгэнгүүт за тэгвэл би mindfulness хийх хэрэгтэй юм байна. За тэгвэл яаж хийх юм? Одоо хэрхэн хийх юм? Ямар аргууд үүд ингээд судлаад утсан чи ерөөсөө саяны хийсэн аргууд байсан. Тийм. Ерөөсөө л мэдрэмжэн дээрээ анхаарах, амьсгал дээрээ анхаарах, тэгээ хийж байгаа зүйлийнхаа одоо яг ингээд тухайн цаг мөчтөө одоо цагтаа төвлөрөөд тэгээд ерөөсөө л бодол санаагаа тухайн зүйл дээр л төвлөрүүлэх байсан. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл гэртээ яаж хийх вэ гэд энийг бодож ивэл яг хөө бид нар шууд ингээд миний хийсний дараа хийх боломжгүй байж магадгүй л те. Тэнгүүд одоо ингээд чат GPT химэл оюун ухаанаас ингээд хэрэглээнд орчлоо те. Асуугаад үзэхээр бүр сайхан ингээд тестаралтай зааврууд байдаг. Бас аппликейшнуд байдаг. Сая ингээ ярьсан чинь надад нэг дотор маань нэг зураг л төсөөлөгдөд ирлээ л да. Mindfulness гэ би сая хайх гэсэн чинь тэр зураг олж чадсангүй. Mindfulness гэл тэгэхээр нэг юм нэг нохооны эзэн нохоотойгоо цуг явж байгаа нэг зураг байдаг шүү дээ тий. Тэгээ mindful гэдгсэн чинь нохоо нь болохоор яг урдаагаа юм ал харцсан. Урд нь нэг байшин мод юу ч гэдэг лээ. Тэгсэн чинь эзэн нь болохоор бас адилхан mindful байгаа. Тэгсэн чинь нөгөө урдах зам биш бүр элдөө янзын дүүрэн бодлоо толгой дотор ингээ байж байгаа нэг зураг байдаг шүү дээ тий. Тэгээ тэрийг л нэг асуумаар санагдаад лээ. Ер нь яг mindfulness гэхээр яг юу гэсэн үг юм. Тэр эзнийх нь одоо нэг бодлын ингээ хажууд нь гаргасан зураг гэдэг байхгүй юу. Сонсож байгаа хүмүүс маань хайгаад үзээрэй тэр зургийг. Mindful гэсэн чинь тэндэх баг ингээл хаалч бодогдол, тэндэх ажиллаж бодогдол, тэндэх нэг стресс проблем ч ингээл бодогдол тий. Тэгсэн чинь нохойн болохоор бас адилхан mindful юм байгаа хэрнээсээ уртгаал яг одоодоо түрүү хэлчихсэн шүү дээ. Одоодоо төвлөрөхөд туслаад байгаа юм гэдэг. Тэгсэн явж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ нь яг юу гэсэн үг юм бэ? Mindful байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр юмыг олон талаас нь харах. За mindfulness гэдэг хэлэхээр одоо ness гэдэг чинь өөрөө нөгөө нэг аливаа үгийг жинхэнээр ойлгож байгаа үг байдаг шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан
альва бодол санааг юмыг олон талаас нь харах гэж бол би ойлгож байгаа. За энийг ярихаар бас mindless буюу эсрэг утгатай үгийг нь ярих хэрэгтэй. Mindless байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр альва юмыг зөвхөн нэг талаас нь харах гэж ойлгож болох юм уу? Одоо жишээлбэл 6-гийн тоог би миний өнцгөөс надад 6 гэж харагдаж байгаа бол танд 9 гэж харагдана тийм үү? Тэгэхээр би энэ бол 6-гийн тооштой гэж зүтгэх юм бол энэ бол mindless байгаад байгаа байхгүй юу? Би таны өнцгөөс энэ 9-ийн тооч гэж харагдаж болно штэ гэдг нь гэж би бодох юм бол энэ бол mindful байгаад байгаа. Нөгөө нөө ойлгож бодож хүлээн зөвшөөрч хараад юмыг олон талаас нь хараад байна. За тэгэхээр mindfulness-ыг байгаа ч гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ цаг мөчид бидний орчин тойронд байгаа зүйлийг арай өөр өнцгөөс хараач. Арай өөр өнцгөөс нь хамс харж болно шүү гэдэг ийм санаа яваад байгаа юм болов. Тэгэхээр бид нэр mindful байх нь ингээд юмны олон талын ач тустай юм байна гэдгийг хэлэх гээд байгаа юм л да. Тэгэхээр нэг юм өдөр тутмын зүгээр амьдралаач гэх юм уу ингээд нэг амьдралын хэмнэлийг тодорхойлохоор яаж юм нэг ийм үгнүүд орж ирээд байгаа байхгүй юу? Яруу, сандруу, тэ хурдан эсвэл нэг банк тооцоолж тэгвэл тэгнэ ингээл ингэн гэдэг нэг бөөн сонголттой ахгүй бол нэг болж бүтэхгүй болчих гээд байгаа юм шиг тийм. Тэгэхээр дийлэнх нэг хүмүүсийн фокуслж байгаа энэ юм маань бол одоо гадагшаагаар замын төгсрөл гэж жишээ бид нар бодож байгаа шүү дээ. Иймэрхүү нөгөө нэг харж байгаа өнцгөө арай нэг өөр өнцгөөс нь гаргах гэж ойлгоод шүү дээ тийм. Хардгуу нийтлэг хардгуу тэр зүйлээ олж харах. Тийм. Одоо саяны жишээнэр гэхэд л төвжрэлт үйл юу гэж болох вэ? Тэ? Би төвжрэлт өөрийгөө яаж хөгжүүлж болох вэ? Эсвэл бэлдсэн хоолоо идэх үү? Ном сонсох уу? Эсвэл подкаст сонсох уу? Жишээлбэл ингээд төвжрлийг яаж өөртөө ашигтай байдлаар эргүүлэх үү гэдэг чинь mindful болоод явчихж байгаа байхгүй. Тэрвээ ингээд төвжирч ийн гээл тухайн зүйлдээ уурлаж бухимдал тухайн цаг мөчийг ашиглахгүй байгаад байгаа юм бол энэ маань mindless болоо явчихж байгаа. За тэгэхээр энийг бас би яагаад айгүй түлхүү ингэж өөртөө судалж өөртөө хэрэгжүүлэе гэж ботсон бэ гэхээр одоо өтөл нас гэж байдаг те 65-аас дээш насыг өтөл нас гэж ярьдаг. Тэгэнгүүт ахмад наснууд маань ихэвчлэн хямрал нь юу байдаг вэ гэхээр нөө өнгөрсөн амьдралаа хараад тэгээд за би юу тулж өнгөрүүлсэн одоо би сэтгэл өнгөрүүлсэн амьдралдаа сэтгэл ханамжтай байгаа мó үгүй мүү гэдэг асуудал гарч ирдэг те. Тэгэнгүүт хэрвээ бид нар mindless байсаар хөтөл насн дээр очих юм бол мэдээж харамсна. Би ингэж ч болох байсан юм байна, тэгж ч болох байсан юм байна. Дандаа бөөн харамслууд ахна шүү дээ. За хэрвээ mindful байгаад өөрийн боломж бололцоогоо тухайн цаг мөчтөд анзаараад хэрэгжүүлээд сэтгэл ханамжтай амьдарч чадах юм бол бид нар хөтөл насн дээр очиод эргээд харахад харамсах зүйлгүй байна. За энийг ээжүүдийн туршлага дээр зөвлөвл ээж болсны дараа бол ингээл ерөөсө бүх анхаарал төвлөлт хүүхд рүү шилжээл, гэр орны ажил руу шилжээл, өөрийгөө хайсан тохиолдол маш их байдаг. Тэнгүүд бид нэр хэсэг хугацааны дараа хэдэн жилийн дараа юу гэж боддөг вэ гэхээр би өөрийгөө хайсан биш үү те 3 жилийн дараа би яагаад өөрийгөө орхитуулчваа ч юм уу. Тэнгүүд ажил дээр гаргаад ирэхээр өөртөө итгэлгүй байдал гарч ирэх гэх хоцрогдсон юм шиг хоцрогдсон гэж те яаж одоо би буцаад нэг юм шиг вэ. Тэнгүүд зарим ээжүүд яадаг вэ гэхээр за би нэгэн л өнгөрсөн гэд өөрийгөө хаяад тэр чигээрээ гэртээ суугаал тэр чигээрээ хүүхдүүдийнхээ араас явсаар байгаад нөгөө саяны миний яриад байгаа хөтөл насн дээр очиод гэдэг зүйл гарч ирэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхгүй нь бол яах вэ гэхээр бид нөр өөртөө mindful байж өөрийнхөө олон талын боломжийг хараад за тэгвэл өөрийгөө би яаж хөгжүүлж болох юм гэдэг тухайн цаг мөчөө ашиглаад за ингэж байснараа мэдрээ сэтгэл санаа ч гэсэн хавьгүй дээр байх юм байна гэдгийг би олж харсан байгаа юм л та. Тэгээд энийг өөрийнхөө олж харсан байгаа энэ зүйлээ бас бусад хүмүүст таниулмаар байна, мэдүүлмээр байна. Тэгэхээр яг саяны нөгөө тохиоллыг ярьж хахад нөгөө саяхан маш их вайрал болсон кино байгаа шүү дээ, тэ. Тэр киног үзэж хахад яг ийм нөгөө амьдрал чамд жүрж өг гэдэг. Тэгээд тэрэн дээр охин нь ингээд том болоод хүнтэй суугаад ингээл нөгөө уулзж байгаа хгүй хоёрт. Тэгэл нөгөө бүх хүмүүс тоол аяглал ингээд төгсөн чинь өөртөө ингээд одоо хамгийн сүүлд нь үлдсэнийг нь нөгөө олон гоё мах захтай ногоо могоогүй тийм юм хийгээд ийдсэн чи ээж нь ийм юм нөгөө би өөрөө ингэж байгаагаа үзүүлж харуулж өсөгдөггүй л ээж гэдэг нэгэн бодол тэр донд ингээ өнгөрөөд гарч байгаа байхгүй. Тэгэхээр яг саяны энэ жишээ нөгөө бодогдчихлаа. Тэр нэг одоо mindfulness
энэ зүйл маань mindful байх гэдэг маань ээжүүдэд чухлаа гэдэг шүү дээ тийм. Тэгвэл яагаад ээжүүдэд ингэж чухал юм? Нөгөө гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд маань ямар байгаад идэг болохоор ямар бодол мэдрэмжтэй магадгүй өөрийгөө юу гэж бодоод идэг болохоор mindful байх хэрэгтэй. Саяхан нэг жишээ уншсан. Тэгээ тэрэн дээр юу байсан бэ гэхээр ингээл бүтэн сэний орой тийм бүтэн сэний орой ингээл хоол хийгээл тий өдөржин ер нь бол хагасаа бүтсэн гэдэг бол ээжүүдийн хувьд бол ажлын өдөр тий том ажлын өдрүүд байдаг. Бараг ажлын өдрүүдээс илүү ачаалтай байдаг. За тэгээл ер нь хамаг цэнийг энерги дуусаал тэгээл хоолоо хийгээл хоол болох хооронд ингээл хийх юмнуудаа төлөвлөл хэрвээ ингээд угаалга цэвэрлэгээ хийгээг бол хааста тэрийг яаж угаана энийг яаж угаана хүүхдүүдийнхээ хувцсыг бэлтэн нөхрийнхөө хувцсыг бас ингээд бэлтгэчи. За тэгээ гэрээ цэвэрлэчи. Тэгээ бас нэг юу хийн ингээл олон ажлууд төлөвлөлөө тий. За тэр хугацаанд юу гэж одоо ямар тохиолдол орж иж ийнэ гэсэн чи хүүхэд нь орж ирээд ээжийнхаа хийсэн хоолыг хараад өө дахиад гурилтай шүл юм уу гэж эренгүүт нөгөө ингээд одоо стресс хөрөмтлүүлсэн ингээл ер нь л ингээд дэлбэрэхэд ганц хороо дутуу ясан цаг үе тэр ингээ ер нь л тэр одоо дэлбэрэл үүсэж байгаа юм л та. За тэгээд явж исэн чинь тэр үед яах вэ гэхээр хэрвээ мэдээж уур бухимдлаа захирч чадаагүй үед бол хүүхд рүүгээ орилж хашгирах магадaltaй тий. Уурлаал ингээд нөө гэр бүлийн хүмүүс чи хэлдэг шүү дээ. Юунд уурлаад байгаа нь мэддэхгүй гэл. За тэр мөч тохиолдлууд байна. За бусад цаг үед яадаг вэ гэхээр нэлэх хүүхдтэй ээжүүд жишээлбэл ингээд өглөөнөөс арай олтол ерөөсө хүүхдээ асарч халамжлна гэсэн л нэг юм зорилго чиглэл явагдал. Өдрүүд өнгөрөн л дөө. За олон хүүхдтэй ээжүүд байна. Олон хүүхдтэй ээжүүд байх юм бол өшөө бүр ингээд хийх ажлууд нэмэгдээл бас нэг ингээд тэр өдөр тутамд хийдэг зүйлээс гадна бас хүүхдүүдийнхаа боловсролтоо анхаарч байсан. Нэг юм шин заагаад өгч гэсэн нөгөө хүүхдтэй 20 минут гаргах хэрэгтэй штэ би тоглох хэрэгтэй штэ би гээд ингээд өөртөө ингээд олон ачааллуудыг нэмээл ер нь бол ээжүүд бол одоо цагтаа төвлөрч чадахгүй байгаад байна л да. Ер нь хийх юмнуудтай айгүй их түүртэй. Тэгээд за энэний хажуугаар бол юун хувь хүний хүүхжил, юун өөрийн гоо сайх эрүүл мэндэд анхаарах гэдгүүд бол ингээ ордоос хаягдах магадaltaй. За энэ дээр бол 100 тонны ээжүүд бол үнэхээр ингээ сайн төлөвлөгөө гаргаад хуваарийн дагуу ажиллаад туслах хүнтэй бол тий айгүй хүн ингээ даваад гарах боломжтой. Гэхдээ дийлэнх ээжүүдэд, дийлэнх эцэг гэхүүд бол бас голтуу ингээд хүүхдүүд дээр л ер нь анхаарал төвлөрөл явуутал одоо би өөрийнхөө жишээн дээр харахад хүртэл ингээл ер нь өдрийн төгсгөлд бол нуруу чилээл булчин ингээд шилэг бадаараал ер нь ингээл эцсийн цаг мөчд ингээл би ингээл хөвтөж байгаа байхгүй. Тэг хүүхдүүдээ унтуулсны дараа гэр мэрээ цэвэрлж хийсэн ингээл. Ингээд хараад хахад бол ер нь бол ээжүүд бол ерөөс анхаарал төвлөрөл нь дандаа ингээ ирээдүйд тэг өөр зүйл дээр хүүхдүүд дээр нөхөр дээр хүүхдүүдийн боловсрол эрүүл мэнд тэр цэцэрлэг сургууль тэ өдөр тутмын хоол гэл ингээл явж байгаа нь ажиглагдаж байгаа. Тийм учраас ээжүүд маань хамгийн түрүүнд ингээд одоо цаг дээр төвлөрч сурах хэрэгтэй юм байна даа л гэж ер нь бодоод байна. За тэгэхээр хоёулынх нь өмнөх одоо хэсэгт яригдсан зүйлс дээр бол за сэтгэл зүй бол ийм байд юм байна. Гэхдээ энийг бол даван туулах боломжтой маш олон ээжүүдийн мэдрэмжтэй байдаг гэдгийг ойлгочлоо. Бас үнд туслах аргууд гэж байгаа. Түүний нэг нь mindfulness юм байна гэд ойлгочлоо. Тэгвэл одоо яг яаж өөртөө хэрэгжүүлэх юм? Mindfulness-ийг за жишээ нь гэртээ ингээл байж захта нөгөө л бас амьдралын хэмнэл ингээл үргэлжилж л байгаа шүү дээ. Тэр донд яаж хийж болох вэ? Заавал ингээд их цаг зарцуулд юм уу? Эсвэл ингээд богинохон ингээд хийчих бас болд юм уу? Тэ. За тэгэхээр нэг шинэ нэр байгаад байна тийм сонь нэр. Тэгээ бас ингээд мэдхгүй бас байгаад байна. Тэгэхээр хамгийн түрүүнд эхлээд өөрөө жоохон эдэл хайгуул хийгээд мэдээлэл авчвал зүгээр үү гэж бодож байна. Одоо зүгээр л Google дээр хахад л гараад ирнэ тийм. Монголоор ч гэсэн нэлийн мэдээлэлүүд олдно. Тэгээд хүмүүсийн бас ярилцлагууд байна. Гадаад хэл дээр маш их мэдээллүүд байна. Гэх зэрэг ингээ өөрөө нэг эрэл хайгуул хийж үзээд тэрнийхээ дараа нэг тодорхой ойлголттой болсны дараа зүгээр л нэг өдрийн 1 минут бас 1 минут гарна шүү дээ. Бас тийм ажилтай завгүй байсан ч гэсэн 1 минут гарна. Бүр нэг 10 секунд ч байсан бол. Зүгээр л ингээд 50 орчныг өөртөө бүрдүүлээд
За бүрдүүлэхгүйсэн ч болно. Бүрдэхгүйсэн ч болно. Бүр ингээд өдөржин хүүхдүүд цэцэрлэг сургуульд явахгүй бас байж болно шүү дээ. Тэгэнгүүт ингээд зүгээр л сандал дээр сууж байгаа та, хөвтөж байгаа та. За би нэг тасгалаа хийгээд үзье. За яах вэ гэхээр нүдэ анж болно, анихгүй ч байсан болно. Хамгийн ихний арга бол гүнзгий амьсгал. 5 удаа гүнзгий амьсгалаад үз. Тэгсний дараа бол сэтгэл санааны байдал шууд өөрчлөгдөнө. Нөгөө хэцүү санагдаад исэн, нөгөө ачаал мэдрээд исэн тэр мэдрэмжүүд аажимдаа багасна. 5 удаа гүнзгий амьсгалаад үз. За дараагийн удаа юу ээж болох вэ гингүүд энэ бол нэг арай нэг 2 дугаар төвшин те. Ингээд гоё ай сонсож байгаа. Сонсохгүй ч гэсэн бол. Ингээд тухтай байрлалд суугаад нуруугаа сандал дээр налаад хөлөө газар тавиад 2 гараа хөлн дээрээ тавьж агаад нүдэ анаад за тэгээд амьсгалаад үз. Бас арай өөр мэдрэмж үү. Туршаад үзье. За нуруугаа ингээд сандал дээр налаад 2 хөлийн улаа газар тавиад 2 гараа хөлн дээрээ тавьчихна. За тэгээд нүдэ ань. За тэгээд гүнзгий амьсгал. Дахиад нэг удаа. За дахиад нэг удаа. Сонсож байгаа хүмүүс маань бас хийгээд үзээрэй. За дахиад нэг удаа. За одоо нүдэн нэгээрээ. Айж жоох нэгээрээ. Айгуу шот мэдсэн. За ингэнгүүтээ ямар мэдрэмж төрж байна? Нэгт ингээ юу яаж байна? Хоошоо ингээд налаад ингэсэн чинь тэгээд ингээд бүх булчингаа ингээд сулцсан чинь айгуу тайвширж байна. Одоо ингээд яг камер гэрэлний донд ингээд сууж байгаа л та. Тэгсэн хэдий ч гэсэн энэ орчиндөө баг илүү ингээд тухтай болж байгаа юм шиг. Ингээд хамаг юм болж байгаа суллаад ийм сайн мэдрэмж төрлөө. За энэ бол бидний гэртээ хийж болох дасгал агаад зүгээр л эн чинь бас нэг хэдхэн секунд явагдчих штэ. За үсрэл 1 минут ч юм уу. За тэгэнгүүт дараагийн удаа юу хийж болох вэ гэхээр ингээд төсөөлөн бодох. Ингээд өөр таатай мэдрэмж төрүүлдэг зүйл гэсэн штэ тий. Тэднийг ингээд төсөөлөн бодох. Эдгээр нь бол бас дахиад ингээд мэдрэмжийг ингээд арай өөр болгох боломжтой. За түүнээс гадна бас идэх үедээ, алхах үедээ mindful байх гэдэг. Эдгээр аргууд нь бас ингээд аюу тийм амжилттай бас сэтгэл санаа нөлөөлдөг гэж байгаа байхгүй юу. Бид нар ингээ идэхтэй за тэр ээжүүд идэхтэй болоо хүн болгон бидэн. Галт басан суулын хурдны байдлаар тийм. Хүүхэд ойлвол ерөөсөө тэгэл зүгээр хамаагүй зүгээр нэг байнгын хөрцөө хоол идэх магадлалтай. Тэгэхэд бол ингээ зүгээр л тэр аяхтай хоолыг тавхтай хоолыг өөдөөс харж агаад ингээд алхам балхмаар тий зажлах та ам түнрээ ингээ мэдэрч идэнэ гэдэг бол бүр үнэхээр өөр зүйл байдаг. Тэгээд тэр аргыг бас туршиж үзэж болно. За алхахтаа mindful байна гэж байгаа. Алхахад ингээд биеинд одоо ямар мэдрэмжүүд төрж байгаа. Тэр хүл газар гიშгэхэд тэр процесс дээр ингээд биед ямар мэдрэмж төрж байгаа. За тэгэнгүүт агаар арсыг яаж ингээд нэвтэлж байгаа тий. Тэгэнгүүт хүүтэн дулаан байдал нь ямар мэдрэмж төрүүлж байгаа гэдгийг бас гол нь шүүхгүйгээр зүгээр л хүлээж авах. Тэр процесс байгаа байхгүй. Тэгэнгүүт бас их гоё мэдрэмж төрүүлдэг. Тэгээд өөр таалагдж байгаа аргуудаа сонгоод заавал бүгдийг нэг халбгүй яг хамгийн ихний ээлж нь ямар аргууд нь таалагдж байгаа гэдгийг сонгоод бас хэрэгжилж болно. За тэгээд дараагийн түвшинд бас юу хийж болох вэ гэхээр ингээд бүлэгт хамрагтаад тий тэр зүйлийг хийж байгаа ээжүүд тийм бүлэгт хамрагтаад ингээд бүгдээрээ хийх бас их чухал. Одоо ингээд сая миний сүлд мэдсэн зүйл юу вэ гэхээр одоо ээжүүд чинь ингээд гэрте байхаар 4 ханы дунд те гэр яаж ч гоё байсан ингээд нэг орчноос тусгаарлагдчих штеп хичнээн ингээд хүүхдүүдэд хөргөж өгч авсан ч гэсэн гадаад дэлгүүр орсон ч гэсэн ингээд харилцааны хувьд ингээд хязгаарлагдмал болцсон байна. Тэнгүүд яадаг вэ гэхээр тархины хөгжил чи ерөөсөө ингээд нийгмийн харилцаан донд явагдчихэдэг гэж байгаа байхгүй. Хичнээн бид нэр гэртээ боломжтой, онлайнаар суралцах боломжтой, онлайнаар хэн нэгнтэй ярилцах боломжтой байсан ч гэсэн амьд харилцааг бол юу ч гүцэхгүй. Тэгэхээр бид нэр хэн нэгнтэй харилцаа холбоо тогтоох тэрийг бол ингээ бүр яалтчгүй зориг болгох хэрэгтэй. Одоо ингээ найзтайгаа уулзахыг бол ингээ би найзтайгаа уулзмаар байгаа ч гэсэн за яах вэ гэж хоош нь тавьдаг тий. Тэнгүүд ингээд одоо ээждийн групп дээр ямар асуудал тулгарч ийнэ гэхээр би найзгүй болцсон. Тий.
гэртээ айгу удаан суусан чинь яахав дээ нөө карьертэй ажилтай эмэгтэй юм бусад найзууд чинь ингээд үнэхээр завгүй байж болно шүү дээ. Тэнгүүд өөртөөгөө адилхан ээжүүдийг олоод тэгээд тэнд донд бүлэг үүсгээд тэгээд одоо хамтдаа шин зүйлийг турших, хамтдаа ямар нэгэн зүйлийг хийж үзэх, сургалт авах ч юм уу. Гэтэ бас би сүүлд бас нэг тийм одоо клуб болсон л доо. Тийм. Тэнгүүд тэдний хийж байгаа зүйлнэр надад үнэхээр үнцэнтэй санагдаж байгаа. Эднэр бол зүгээр нэг ингээд хийж яхаа олж ятсан те. Ингээ өөртөө зугаацаалаад байгаа зүйл ерөөсөө биш. Тэнгүүд хоббигоо хөгжүүлж чинь хамтдаа ярилцаад хөөрхөн арт терапи дасгалууд хийж чинь хүүхдээ яаж хүмүүжүүлэх талаар сургалт авч чинь стрессээ яаж гадагшлуулах талаар ингээ мэдээлэл авч ийн гэдэг чинь маш үнцэнтэй зүйл байгаа. Тэгээ дээрэс нь мэдээлэл авахын хажуугаар энэ чинь connection буюу ингээд харилцаа холбоо үүснэ гэдэг нь зүгээр л ээжүүдийн төр сэтгэл санааны байдалд ингээ таатай байдлаар нөлөөлж ин даал гэж харж байгаа. Тэгэхээр хамгийн эцсийн зүйл дээр бол ямар нэг бүлэгт хамрагдаасай, өөрийгөө битгий хязгаарлаасай. Тэг би ээж хүн, би хүүхдүүдэд харах хүн гэл хайрцаглагдчих юм бол бид нар нөө майндлес болчиход байгаа тий. Тэр цаг хугацаанд хийх зүйлээ төлөвлөөд хүүхдээ ч гэсэн харна, өөрийгөө ч гэсэн хөгжүүлнэ гэдэг байр суурь бол mindful байгаад байна шүү л гэж хэлдэг. Тэгэхээр саяны хэлсэн хэсгүүд бүр үнэхээр үнцэнтэй одоо зөвлөгөө мэдээлэл байлаа гэж бодож байна. Харилцаан донд хүн хөгждөгөө гэдэг бол бүр маш чухал ингээд санаа. Зарим хүмүүс маань сэтгэлээр унахаараа улам өөрийгөө ер нь бол хайрцаглаад идэх шүү дээ. За уулзахгүй үгүй гэд хэлчихье, болий гэд хэлчихье гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр бүсээсээ бас нэгэн гараад амьдралдаа өөр зүйлийг нэг тушаад үзээрэй гэдэг санаагаад байна шүү дээ. За тэгэхээр бас нэг ийм зүйл байна. Одоо нэг шинэ дадлыг өөртөө төлөвшүүлэхэд өөртөө бий болгоход хүн нэг эхлээд жоохон сөрөг зүйлстэй магадгүй тулгардаг. За залхуурж байгаа бол одоо нөгөө өдөр тутамдаа нэг одоо өдөр болгон хоолоо авч явдаг болёо гэж шинэ хүн дадалтай бол ихээр өглөө алга эрт бас хоолоо их хэрэгтэй болоод тэр жоохон ингээ нэг залхуурлын мэдрэмжтэй эсрэгцдэг шүү. За яг тэрэн шиг ээжүүд маань нөгөө амьдралын өстө цаг наргүй ингээ үргэлжилж байгаа юм да. За жоохон 1 минут ч гэсэн гаргачих, 5 минут гаргачих гээл ингээ нэг цагаа зарцуулах хэрэгтэй болоод байна. Дадлага гарах үсэг болчиход. Тэгээ магадгүй заримдаа ингээл өдрийнхөө нөгөө ажлуудыг хийгээл хүүхдүүдээ гэж нэг мэдсэн чи орой олцдог ч юм уу те нэг иймэрхүү байдлууд бас тулгарч магадгүй. Тэгэхээр өөртөө юм дадал шинээр бий болгоход магадгүй тулгарах юм нэг сорилтууд гэж юу вэ? Эсвэл хэр удаан хугацаанд ер нь ингээ нэг хийгээл үзчих тийм бол та үр дүнгийг мэдэрнэ гэж хэлэх тийм хугацаа ч гэх юм уу чухал асуулт байна. Тэгэхээр энийг бас уншиж үтсэн. Тэгээ яадаг вэ гэхээр мэдээж шин дадал үүсгэхэд бол тодорхой цаг хугацаа зарцуулна. Мэдээж ихний орлогоор амжилттай байхгүй. Тэгэхээр хариулт нь юу вэ гэхээр оролдоо л байх хэрэгтэй. Заавал өдөр болгон биш байж болно тий. Эхний ээлжинд нэг за уул нь өдөрт нэг хийчихвэл их зүгээр. За тэгээд болохгүй бол дахиад оролдоод үзье. Энд чинь бас нөгөө нэг сурах процесс шүү дээ. Бүтлгүүтээ дахиад оролдож үзэх. За дараагийн удаа дахиад өнөөдөр мартцсан бол за маргааш игээд үзье ч юм уу тий. Гэтэ анханасаа нэг бас нэг за өдрийн тэд яа гэдэг тийм бүр зориудын юу биш. Нөгөө таагүй бид ямар мэдрэмж төрж байгаа. Таагүй болоод ирэхээрэл оюун арга хэрэгжилчий гэд сурчих юм бол их зүгээр. За тэрийг үнэхээр мартаад байвал ил харагдах газар байрлуулж болно тий. Өргөчн дээр наагаад за өдөрт нэг mindfulness дасгал хийн гэдэг ч юм уу. Нэг сануулгах юм наачдаг ч юм уу тий. Тэгээд тэрх юм бол бас их зүгээр. Тэгэхгүй яг үнэхээр мартаад ах юм бол бас ингээд хойшлуулсаар ингээд хайчих юм бол бас хаягдаж болно. Тэгэхгүйгээр оролдлого хийгээд байвал за өнөөдөр мартсан байж болно. За тэгвэл би маргааш заавал хийн тий. За тэгэнгүүт бас нөгөө талаас юу вэ гэхээр саяны хэлсэнчлэн таагүй зүйл ажиглагдах юм бол за үнэхээр ингээд надад маш том ачаа орж ирэл те. Ингээл бүх саяны ярьсантай нөгөө нэг хоол хийгээл байжсэн чинь нөгөө нэг тесэрдэг үе дээр те. Нэг тесрэх мэдрэмж төрөхгөө байвал за гүнзгий амьсгал. Гэт эхэлчих юм бол их зүгээр. Тэгэхээр заавал өдөр болгон нэг гэдэг ч юм уу тийм биш. Таагүй л мэдрэмж төрсөн үедээ энэ арга ашиглаа сурчих юм бол бид нэр хүүхдэд нөгөө загнах гад байдаг. Муухай ашиглаж гад байдаг. Уур бухимдлаа хүчтэй илэрхийлж гэдэг. Тэр үеүдээ эвтэйхэн давж гарах боломжтой юм а гэж үзэж байгаа. Бас нэг mindfulness дасгал дээр нэг анхаарах зүйл нь юу байсан бэ гэхээр одоо ингээ бодлоосаа ангижрах гэдэг штеп.
одоо төвлөрөх гээд байна тий. Тэгсэн чинь л нөгөө нэг бодлууд маань орж иргээл за орой хоолнд юу хийлээ одоо тэр юу илээ гэд нөгөө нэг бодлууд орж ирээд байдаг. Тэгэхээр энэ бол угаасаа хүний байгалийн мөн чанар бодол тархин дотор хоосон байна гэж юу н бараг л хэцүү зүйл. Гэхдээ бид нар энийг ингээ бий болгох боломжтой. Тэгээ бас нэг ярилцлага дээр юу гэсэн юм гэхээр яна бодоол энэ би одоо чадахгүй байгаа юм баг та. Би одоо боли те болохгүй байгаа юм биш үү гэж бодохгүйгээр дахиад л оролдлого юм. Дахиад л нөгөө бодол санаагаа ингэж хооцсон болгох гэж оролдох хэрэгтэй. Оролцоор байх юм бол үр дүн гарах боломжтой. Тэгэхээр яг нөгөө бодол орж ирээд байна гэдэг дээр хүмүүс бас айгүй ингээд нэг сорилттой тулгараад те би чадахгүй байгаа юм боли ч гэдэг юм уу те зарим хүмүүс надад тохирохгүй мэн гэдгийг бодчихдаг юм шиг санагдсан. Би бас ингээд заримдаа одоо бясалгалч юм ингээд хийгээд явах. Яалтгүй л ингээд өөр бодлоод орж ирээд байгаа байхгүй. За дуусаад тэгнэ гэдэг ч юм уу те. Орой тэгнэ гэдэг ч юм уу. Тэгэнгүүт нь за буцаад төвлөрий нөгөө анх бодож исэн төвлөрч исэн юм бариад авъя гэл ингээл яваад ах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Анх бас мэдгүй би чадахгүй байх гэл өөртөө бас жоохон шүүмжлэлтэй хандаад иймэрхүү тохиолдлууд байжсан. Тэгэхээр бас нэг асуулт энэ тэрний үе гэхээр mindfulness-ийг өөр одоо зүйлстэй хослуулж болох уу? Жишээ нь одоо төрсний дараа ээжүүд маань за яг хуу эргэн тойрны хүмүүс ч юм уу ингээл хэлээл тухайн хүн өөрөө ч гэсэн бодоол за нэг ингээ хурдан хугацаанд эргэлж ингээ хасгаал хатуудыг лэн барих гал ингээд ах хэрэггүй гэж бодож байгаач нөгөө ээж маань жингээ хасчвал өөрийнх нь бидэж тухтаах гээд байна. Бас нэг өөрийнхөө үнэлэмжиндэж бас нэг нөлөөлөх гээд байдаг шүү дээ. Тэгэхээр магадгүй дасгал хөдөлгөөнтэй хослуулж болох уу? Эсвэл ер нь өөр юутай хослуулж болох уу? Төрсний дараа бас нэг сорилт нь юу гэхээр эргээд бие хэвийн байдалтай орох тий. Тэгэнгүүт энэ маань бол бас яг нэлээд том зүйл байгаад байгаа байхгүй юу? Дасгал хөдөлгөөнтэй мэдээж хослуулж болно. Гэхдээ заавал хамт хийх ёстой юу гэвэл үгүй. Төрсний дараа буцаад эргээд хэвийн байдалтай орно гэдэг бол үнэхээр чухал зүйл. Тэгэхээр өөрийнхөө дуртай хийх зүйлийг олчих юм бол энэ маш чухал. Биеийн эрүүл мэндэд анхаарай гэвэл бид нар дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг ойлгоцсон тий. Одоо нэг ийм юм уншсан л та 1940 онд нэг хүн гүүж байгаа кинийг харах юм бол хөө чиний араас хэн хөвгүүд гэж асуудаг. Тэгсэн чи одоо бол бид нар хин нэг гүүж байгааг харах юм бол энэ хүн биедээ анхаарлаа хандуулж чинь дасгал хөдөлгөөн хийж чинь гэж хардаг болсон тий. Тэгэхээр mindfulness нь бол яг ийм зүйл болоод байгаа байхгүй юу? Сэтгэлийн эрүүл мэндэд анхаарал хандуулж байгаа зүйл болж таарж байгаа. Биднэрт яг дасгал хөдөлгөөн шиг зүйл болж таарж байгаа гэсэн. Тэгэхээр бид нэртэй дасгал хийгээд байгаа гэсэн үг шүү дээ. Бид нар сэтгэлээ эрүүл байлгахыг гэвэл mindfulness-ийг хийж байгаа. Тэр маш олон стрессдэх зүйл байна тий. Хийх зүйл байна, сатарах зүйл байна, ирээдүйд анхаарал төвлөрч जैन. Тэнгүүд бид нэр сэтгэлээ эрүүл байлгахыг гэвэл mindfulness хийж сурах хэрэгтэй юм аа л гэж хэлгээд байгаа. За тэгэхээр одоо ингээд ээжүүд маань өөртөө ингээд хийж хэрэгжүүлээ нэг өөрийнх нь хэлснээр за юутэйч нэг судлаад үзчихье те өөртөө тохирох түрүүн хийж үзсэн аргуудаас туршаад үзье өөртөө тохирохыг нэг олъё гэд ингээд бодож иш магадгүй өөр тэгвэл та одоо яг mindfulness-ийг хийхдээ за зайшгүй бас нэг ийм юмнуудыг анхаарах хэрэгтэй байдсан билээ шүү гэдэг ч юм уу тийм хэлэх одоо зүйл байна уу заавал одоо орчин бүрдүүлээл надад тийм цаг гарахгүй ч юм уу те тэгж бодох хэрэггүй. Зүгээр сууж явахдаа зүгээр ногоо арилгаж явахдаа ч юм уу бүх цаг үед энийг хийх боломжтой учраас зүгээр л оролдоод үзээрэй. Зүгээр тушаал үзээрэй. Тэгээд ямар байх үр дүн тань шууд харагдана. Тэгээд яагаад энийг чухалчилж байна гэдгээ дахиад хэлэхэд бидний оюун санаа бодол бол ингээд альва зүйлийг одоо цагт төвлөрөхгүйгээр ирээдүйд цагт эсвэл өнгөрсөн цагт төвлөрөхдөө сэтгэл санааны байдал таагүй болж хувирдаг. Бидний бодол санаа угаасаа ингээ байгалийн хөөгтөл ингээд эрэл хайгуул хийгээд нэг юмыг бодох гээд идэг гинэ. Ингээд тайван байж чадахгүй. Ингээ унтахад хүртэл ингээд маш олон бодлууд орж ирдэг шүү дээ. Гэсэн унтаж чадахгүй. Тэгэхээр бид нар бодлоо ингээд чөлөөлж сурна гэдэг чинь бүр маш чухал зүйл. Тэгэхээр ямар ч л байсан оролдоод үзээрэй гэж хэлэх. Тэгэхээр юм нэг одоо гоё үр дүнг мэдэрнэ гэдэг нэг юм тэнд гэрэл харагддаг тийм шүү дээ тий. Тэгэхээр өөрөө чи хувьд жишээ нь ингээд яг амьдрал дээрээ мэдэрсэн тийм одоо мэдрэмжүүд гэх юм уу өөрчлөлтүүд ингээ юу байсан бэ? Mindfulness ингээ хийгээд байсан чинь
нэг эцсийн дүндээ хүний амьдралын нэг чанарт нь ч юм уу нэг амьдрал өөрчлөлт өгөх гэдэг шүү дээ, тийм. Тэр жишээ сайхан үр дүнгууд юу байсан бэ? Тэгэхээр би сая хэлсэн 12 сард би ингээд таагүй байгаагаа анзаарч эхэлсэн. За тэгээд mindfulness-тэй өөрөө өөртөө ингээд хэрэгжүүлээд эхэлсэн чинь миний сэтгэл санааны байдал одоо 5-аас 6 оноо байсан бол 7-оос 8 оноор ингээд чиглэхээр. Одоо сая бид нэр нөгөө аз жаргалын төвшингийн текст гарсан байсан шүү дээ. Тэнгүүт ингээд за 7 оноо бол нэг дунджаас дээгүүр оноо тий. Тэгэхэд би өөрийгөө өмнө нь нэг за 5 ч хүрэхгүй бараг 4 5 гэж тэр үедээ дүүнхэр байсан бол би одоо л өөрийгөө 7-оос 8 руу гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр миний амьдрал чинь том өөрчлөлт гарсан уу гэх үгүй. Зүгээр л би ингээд харж байгаа өнцгөө өөрөөр харж хэлсэн. Тэгэхээр энэ бол бүр миний хувьд бол ингээд сэтгэл хангамжтай байгаа, таатай байгаа, миний стрессийн түвшин буурсан гэж би бол ер нь өөр дээрээ анзаарж байгаа. Хэрвээ ингээд таагүй зүйл ажиглагдах юм бол би буцаад энгийн түвшиндээ очихын тулд дасгалаа хийдэг болсон. Тэгвэл одоо энэ подкастын маань энэ яриаг маань сонссон хүн болгон туршаад ер нь үзэх байхаа гэж бодогдож байна. За бас нэг зүйлийг яалтгүй асуухгүй ингээд орхиж бас чадахгүй байгаа дээ. Тэрний үе гэхээр за ээжүүд маань өөрөө өөртөө ингээд анхаарлаа тий. За би ямар ч гэсэн өөртөө нэг арга хэмжээ авах хэрэгтэй мэн окей тэгвэл энийг хэрэглээд үзье. Энийг туршаад үзье, оролдоод үзье. Тэгвэл эргэн тойрны хүмүүс нь яг яаж ойлгож дэмжих хэрэгтэй. Нэг ингээд л эхнэрэнтэй mindfulness хийчихвэл ингээд л хэлсэн чинь тэнд ч ингээд нөхөр нь ингээд хөөе болж гинөө гэж магадгүй ингээд ч юм уу тий. Эргэн тойрны хүмүүсийн ер нь дэмжлэг гэдэг зүйл яг яаж нөлөөлдөг, хэрэг чухал байдгийг. За хамгийн түрүүнд би хүүхдүүд дээр туршсан. Яасан бэ гэхээр ингээд унтахын өмнө гүнзгий амьсгал ахуулаад ингээд үтсэн чинь айгүй өөрхөн хийдэм билээ. Тэнгүүд өөртөө ч гэсэн ингээд тайвшраад. Тэгэхээр би хүүхдүүдтэйгээ хамт хийгээд байгаа байхгүй юу. Тэнгүүд нөхрийн хувьд яадаг вэ гэхээр би одоохондоо л хэрэгжүүлж үзээгүй. Ер нь бол байхгүй үед нь тий байхгүй үед нь хэрэгжүүлээд үзэхэд яг би цаашдаа бол хэлж өгнө л төө. Тэгээд өөрөө бас ингээд юу яагаад сонирхоод ингээ өөрөө бас асуугаад үзвэл би бас нэг хитрхи тулахгүй байдал гэж бодоод байгаа. Одоо нөгөө нэг бас нэг асуудал өгдөө ш нь мэрэгчлийн үний нэг өөрийнхөө мэдтэн зүйлийг ингээ шууд эн чин зөв штэ гэ тий ч юм уу те. Одоо эсвэл ингээ буруу зуршлаас нь чи ингэж болохгүй штэ ч юм уу те. Би бас аль болох тэхгүй гэчидэг. Тэр хүн өөрөө ингээ хүсээд өөрөө ингээ зуршлаа хаях болвол тэр хүний сонголт. Би харсаар ээжиж хэлэхгүй байгаа нь болохгүй ч гэсэн нөгөө нэг энэ чинь нөө цаанаа нөгөө хийх боломжгүй угаасаа юм зарчим хийх боломжгүй шүү дээ. Угаасаа хүнийг хий гэж тулахад бол тэр зүйл хэрэгждэггүй гэдгийг би мэдж байгаа болохоор өөрөө сонирхоод үзвэл би мэдээж бэлэн туслахад бэлэн өөрөө заавал нэг бодоогүй хахад нь ингээд заавал хий гэж бол шаардахгүй. Нэгт ямар ч гэсэн сонирхуулах байх цаашдаа. Тэр нөгөө саяны яригдсан зүйлсээр бас нэг зүгээр үзэг цансагчдаа нэмэлт мэдээлэл болгож хэлэхэд нөгөө сэтгэл зүйч нар маань өөрсдөө эргэн тойрны хүмүүстэй, таньдаг хүмүүстэй, гэр бүлтэй сэтгэл зүй үйлчилгээ бас үзүүлдэггүй. Эргэн тойрны хүмүүстэй сэтгэл зүйч байдаггүй. Мөн дээрэс нь сэтгэл зүй үйлчилгээнд бас тухайн ямар ч үйлчлүүлэх хичээсэн хүчлэхгүй гэдэг зүйл гэдэг. Одоо хүүе жи наашир сэтгэл зүйн зөвлөгөө авч гэдэг юм уу те. Хүүе наашир сэтгэл зүйн сургалтанд хамраад гэж ерөөсө хэлдэггүй гэдэг нэг юм зарчим байдгаа гэдэг зөв нэмэлт мэдээлэл олгоод бас хэлчмээр санагдлаа. Яа зөв. Адаж бас их тохиолдог. Одоо жишээ нь хүмүүс ингэдэг байхгүй. Чи өстө сэтгэл зүйч юм чинь өстө нөхөртөөгөө өстө аюу мундаг харилцдаг бах та. Ажил дээр өстө ямар ч асуудал үүсэхгүйгээр одоо хүмүүстэй бүх хүмүүстэй ойлголцдог байх та. Чи сэтгэл зүйч юм чинь чамд юу хүн бах вэ гэд. Тийм бол аюу их байдаг их тийм нийтлэг тохиолдог. Гэтэ бид нар ч гэсэн адилхан хүн. Бид нар 4 жил сурахтаа бүх хүнтэй яаж төгс харьцах вэ гэдэг зүйлийг сураагүй. Зүгээр сэтгэл судлал нэм шинжлэх ухаан юм байна. Ингэж ийм аргачлалтай байдаг юм байна. Ийм олон салбарууд байдаг юм байна. Зөвлөгөөхтэй ингэдэм байна гэдэг ерөнхий ойлголтыг л авсан уу гэхээс биш яг ийм төгс төгөлдрөлтлөө бүх зүйлийг сураагүй л. Мөн л адил одоо тэр хүмүүст хэлгээд байгаа зүйлээ мэдээж өөр дээрээ ихлээр туршиж үзэн, хийж үзэн, өөрөө тэр мэдрэмжүүдийг мэдэрнэ. Тэгээд түн дээрээ тулгуурлаад нөгөө сурсан мэдсэнтэйгээ хослуулаад ингээд хүмүүс төвөж байгаа шүү дээ. Харин яг энэ үгийг бас айгүй хэлмээр санагдчихлаа гэж. За тэгэхээр хоёулангийн маань ярилцах цаг бас нэлээдгүй өндөрлөх төвшөөгээ хандж байна, дуусах төгсж байна. Тэгэхээр ээжүүд маань зарим ингээд тохиолдлуудыг сонсоод ахаар
За зарим нь ингээд сэтгэл хямраа тусламж хэрэгтэй байгаа гэдэг дохоогоо анзаарахгүй ч явдаг баг. Эсвэл зарим нь тэр дохоогоо мэдэрсэн ч гэсэн нөгөө энд дэдэг ээж, энд харж байгаа ээж айгүй мундаг гоё ягаал. Тэнд цаашилт харсан ээж айгүй мундаг хүчирхэг ерөөсөө сэтгэл хямрахгүй ан гэж хэлээд тах чинь би тэгж хэлнэ гэхээс ингээд санаа зовоод тусламж авч чадахгүй яваад байгаа тохиолдлуудыг нэлээх харж исэн. Тэгэхээр яг энэ санаа зовох зүйл мөн үү биш үү? Өөрөө магадгүй ийм тусламж авах хэрэгтэй гэдгийг мэдэх юм бол хинээс эхлээд тусламж авах хэрэгтэй. Аль арга замаас эхлэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд юу бодож байна гэхээр бас хэцүүлдэ яг шууд ингээл мэрэгчлийн үн дээр оч гэдэг зүйл гэдэг те. Тэгэхээр ингээд бас тэр бүр ингээл гараал шууд зөвчтөр очиад те тийх боломж бас хэрвэлээ. Тэгэхээр ингээд ямар ч гэсэн онлайнаар ингээ хайлт хийгээд үзээрэй. Тэгтээ тийм ч нийтлэг биш гэсэн мөртлөө ээжүүдийн цугларал, бөөгнөрл одоо бүлэг үүсцэн, клуб үүсгэсэн хоорондоо сэтгэлээ хуваалцдаг тийм зүйлсүүд одоо бас ингээ гарч ирж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд ингээ онлайнаар бүлгийн зөвлөгөө би өөрөө ч гэсэн тэрийг бас ингээд хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр ээжүүдэд зориулсан ингээ онлайн бүлгийн зөвлөгөө байх юм бол хаана ч хамаагүй байгаа газараасаа холбогдоод өөрийнхөө сэтгэл санааны байдлаараа ярилцаад ингээд бас mindfulness дасгалаа хамтдаа хийгээд үр дүнгээ ярилцах юм бол бас илүү гоё юм болов уу гэж би бас харж байгаа. Дээрэс нь саяны хэлсэнчлэн нөгөө нэг өөрийгөө анзаарах хэрэгтэй. Яг таагүй сэтгэл хөдлөлүүд анзаарагтаад байна уу? Тэр нь одоо танд тухгүй байна уу? Эсвэл ингээд зүгээр байна уу? Би ингээд таатай байна уу гэдгээ өөртөө нөгөө дүгнэлт ихтэй өөрийгөө анзаараад өөрийгөө таньж мэдэх гэдэг тэр зүйл айгүй чухал. Энийг орхигдуулах юм бол нөгөө сэтгэл готрол руу явах гэдэг байхгүй юу? Өөрийгөө хайсаар байгаад нөгөө mindless чиглэл рүү явах гэдэг байхгүй. Тэгээд бүр хэсэг хугацааны дараа 3-4 жилийн дараа би чинь нэрээ гэдэг харамсалтай гарч ирэх гэдэг. Тэгхгүйгээр одоо ч гэсэн оройтойгоо одоо ч гэсэн өөрийгөө хөгжүүлэхэд боломж байна. Өөрийнхөө сэтгэл санаанд анхаарах боломж байна. Тэгэхээр боломжоо ашиглаад өөртөө анхаараарай, өөрийгөө хайрлаарай гэж хэлэх байна да. За тэгэхээр өнөөдрийн яриа маань гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд маань яг тэдгээр хүмүүсийн дотоод нөгөө хэлмээр байдаг зүйл өөртөө хэлдэг зүйлсийг нь илэрхийлсэн, ярьсан, нөгөө тусламж яг ямар тусламж хэрэгтэй, гэхдээ яг ямар тусламж хэрэгтэй вэ гэдгийг асууж байгаа энэ асуултууд нь тусалж чадсан дугаар болсон гэдэгт би маш их итгэлтэй байна. За тэгэхээр подкастын төгсгөлийн энэ хэсгийг танд үлдээе. Энэ подкастыг маань сонсож байгаа энэ хүртэл шимтэн сонсон тэр хүмүүс зориулж та юу хэлмээр байна вэ? Өмнө нь магадгүй дуртагдаагүй яригдаг орхигдсон зүйлсээ л. Тэгэхээр ээж болох одоо зам бол маш хүний амьдралд ялангуяа эмэгтэй хүний амьдралд маш чухал зүйл байдаг. Үр удмаа үлдээн тий. Тэгэхээр энэ цаг мөчид гэртээ суугаа энэ цаг мөчөө одоо бас ингээд өөртөө зориулж сэтгэл ханамжтай өөрийнхөө хоббиг хөгжүүл шинэ зүйл туршиж орчин тойрноо ч гэсэн ингээд бас гэгээлэхээр нөлөөлөх боломжтой юм цаг хугацаа юм шүү. Тэгэхээр энэ цаг хугацаагаа ингээд таагүй сэтгэл хөдлөлөөр дүүр өнгөрүүлэх биш. Mindful байж өөрийнхөө боломжийг, сонголтуудыг хүүхдүүдэд хөгжүүлэх тэр гэр бүлдээ цаг зарцуулах гэд бүхэл зүйлээ ингээд сэтгэл ханамжтайгаар дүүрэн өнгөрүүлэх тэр цаг үе болгоосой л гэж хүсэж байна да. За маш их баярлалаа танд зорж одоо хийхээр төлөвлөж байгаа тэр бүх зүйлсэд нь амжилт хүсье. Тэгээ хүн өөрөө нэг мэдрээ даван туулаад тэгээд хийсэн зүйл айгүй үн цэнтэй байдаг гэж надад бодогддог. Тэгэхээр таны их жаа зөөс ч гэсэн юм байна гэдэгт итгэлтэй байна. Тэгээ ажилтнаа амжилт хүсье. За баярлалаа. За подкастын маань дугаарыг энэ хүртэл сонссон сонсогчдоо баярлалаа. Дараагийн дугаараар уулзтаа. Түр баяртай. Сэтгэл зүйн олон төрлийн асуудлууд бидний амьдралд өдөр бүр тохиолддог. Хүүхдүүдээ хэн нэгэнтэй харьцуулаад байгаа маань өөрөө нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л да. Яг зөв. Харьцуулж байна гэдэг чинь ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй. Эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүг одоо яаж дэмжих хэрэгтэй болоо. Тэгэхээр тухайн хүнээс төвчээр гэдэг зүйлийг нэлээдгүй шаардна. Сэтгэлийн тэнхээтэй хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах
зүйлийг үзэгчтэй хуваалцвал Ямарваа асуудал тулгархад, ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу, эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовнох зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн байдал гэд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой Тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.